Нийслэлийн ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргуунд нэр дэвшигч Бадам Доржийн пунсал маань судалгаанд суурилсан хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг мөрийн хөтөлбөрийн гол суурь болгоод байгаамаа. Тэрээр нийгэм эмэгтэйчүүдийн хүчтэй байхыг шаардаж буг онцлоод хүчтэй байхын тулд эмэгтэйчүүд нэгдэж ажиллахыг уриалж сонгуульт ажилд ороод байгаамаа. Бизнесийн салбарт эмэгтэйчүүдийн хүчтэй дүр төрхийг харуулж ажиллаж байгаа тэрээр улс орны хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоо чухал. Үүний тулд судалгаанд суурилсан хөгжлийн хөтөлбөр боловсруулж хамтран бизнесийн орчин бүрдүүлж ажиллахыг зорж байгаамаа. Мөн тэрээр ардчилсан эмэгтэйчүүдэд оролцох, сонгох нээлттэй боломжийг бүрдүүлж ажиллана гэдгээ хэлж байлаа. Би өнөөдөр нийслэлийн ардчилсан эмэгтэйчүүдийн холбоонд ардчилсан намын шинжилгээний бодлогын хүрээнд нэр дэвшүүлдэг. Би яагаад ингэж нэр дэвшүүлсэн бэ гэхээр би бизнес эрхлэгч. Би Монгол улсад татвар төлөгч нэгэн байгууллага. Манай байгууллагатай ижилхэн маш олон зуун аж ахуй нэгжүүд ажиллаж байна. Татвар төлж байна. Тэгээ яагаад эдийн засаг хөгжихгүй байгаа юм бэ? Яагаад энэ хүмүүсийн амжиргааны түвшин сайжрахгүй байгаа юм? Хүмүүс илүү ээлтэй, илүү нээлттэй сайхан нийгэм бүрдэхгүй байна. Одоо удахгүй өвөл болно. Манай 40 мянгатын манай баг тойргийн утаа ямар байдаг вэ? Бид нар мэдж байгаа. Энэ бүгдийг би засмаар байна. Хэрвээ миний хүч чадал, хэрвээ миний болцоо хүрдэг юм бол би энэ дуу хоолойгоо өргөмөр юм гэж би эндэрсэн юм. Нийслэлийн ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны энэ ажлыг дараа чи миний албан тушаал өсөх шат дамжлага гэж харсангүй. Би энийг бодоод Монгол эмэгтэйчүүд нэгдэх ёстой, дуугарх ёстой, бид бүхэн хүчтэй байх ёстой гэж бодож би энэ зогсож байгаа. Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоонд 2009 онд гишүүнээр илсэн тэрээр өнөөдрийг хүртэх хугацаанд ардчилсан эмэгтэйчүүдийн дуу хоолой болсоор ирсэн юм а. Цаашид ч улс орны хөгжил цэцэглэлтэд өөрийн хувь нэмрээ оруулж ажиллах хүсэлтэй. Үүний тулд импортлогчоос үйлдвэрлэгч рүү чиглэсэн бодлогыг хэрэгжүүлэх шаардлагатай гэж үздэг залуу эмэгтэй ус төрч юм а. Энэ зорилгооч ардчилсан эмэгтэйчүүдийн уулзалтын үеэр танилцуулж байсан юм а.